Сайн мэнд үзэгчдээ дэд түвшний тулгуур вебтүнийхээ part 3-ыг хийж байна. Тэгээ олон юм уншаад яг бичлэгэндээ оръё. Манай залуу нэг хэдэн зөвшөөрлүүдийг алдсан. Тэгээд level статус цонх гээд манай залуу нэгэн зүйлийг буруу ойлгодог. Энэ яасан гэсэн чинь азанд бүр хасах 90 сүргээ орсон байх нь тэр. Тэгсэн чинь агуу дээр сурагчдуудын багш руултай нэг нөхөр хурж ирснээр статус нүд гэх нэг скил ашигладаг. Энэ нүд нь яасан гэсэн чинь тоглогчдийнхоо level хэд байгаа болон ямар айтемтайгааг харж болдог юм байна. Тэгсэн чинь манай залуу 19 level Артур байх нь тэр. Нөгөө нэг багш нь чи 19 levelтэй юм уу гэж шоолоод эхэлдэг. Тэг манай залууч угаасаа сурагчдууд нь ангуучлахгүй тэгээд энийг дуусгах юм тэр. Багш нь угаасаа уурлан сэлмээ далаагаад ингээд дулаа эхэлнэ. Том тесрэлт тусны дараа манай залуу зүгээр л гараад ирэх өгөөд нодтой үзмэр юм уу. Угаасаа нөгөө нэг багшийн ялцсан болохоор сурагчдууд нь угаасаа тулдах ямар ч юу байхгүй тодорхой. Тэгэл манай залуу угаасаа сурагчдууд нь яахгүй нь угаасаа тодорхой болохоор өнгөрөөд л явдаг. Манай залууч угаасаа би ямар ч төлөвлөгөө гаргаагүй явжсэн чинь баахан арга ястай цэргүүд гараад ирхэн тэр. Манай залууч зүгээр алхаж ийсэн аа. Дээгүр давах гэсэн юм уу? Шууд үсэрснээ. Нөө цэргүүд нь дээшээ харсан чинь хажуу талаар нь өнгөрөө авчдаг. Манай залууч ганцхан цогтөг. Тэгээд нөгөө нэг артлах байрлал нь уурхан тодорхой. Тэгээ манай залууч гэс дуусгаа яваад өгөхөөр артлах цэрэг нь уйлаад л өнгөрдөг. Тэгсэн чинь нэг бусад цэргүүдийн нэг бусад багш нар нь байгаад тэгээ нэг дарга нь болтой. Тэр дарга нь тэр 19 левелтэй хүүх юм биш үү нэгэд яжсэн чинь систем цонх нээгдээд амжилттай та нар дуусглаа гэх юм тэр. Манай залуугийн ардаас ч баахан ясан цэргүүд сөхөх боловч ямар ч дэмж байхгүй. Манай залууч хамгийн сүүлийнхэн байр болох улаан чулуу гэх юунд ирдэг. Манай залууч үсэрснээ. Ганцхан цогтөг. Манай залууч байж ирсэн хэрвээ би нэг дуусчихвол надад ардаас хөөх бахтаа гээд тесрэлт орлоод level up хийждэг. Нэг гарах гэсэн чинь нөгөө нэг дарга нь бол хүн намайг сонс гээд манай залуу амар ууртаа хардаг. Нутаа тулдмаар байна уу гэсэн чинь нөгөө нэг дарга нь би ч юм зүгээр явуулъя өнөөдөр гээд манай залууч угаасаа зүгээр явна. Тэгсэн чинь тэр хүн айж байгаа юм чинь. Тэгэл манай залуу угаасаа бас баахан л үг хэлнэ. Тэгэл нөгөө нэг дарга нь айцсан. Тэгсэн чинь үзэгдэл солигдоод синхроус одоо бүгдээрийн синхрек гэдэг одоо юу зөө. Тэгээд тэр синхрек нэг тоглогчийн айтмыг унгацсан. Тэгээд манай хардакийг сонсоод тэрний ардаас хөхөр болдог. Тэгээд манай залуу нэгэн газар ирэх өгөөд угаасаа газрыг мэдж байгаа. Тэгсэн чинь ягаан ус би бол энэндээс хамаагүй илүү хүчин шидтэй хүмүүн гээд манай залуу авч явах болдог. Хоёр уулын цаадах газарт баахан тоглогчид байна. Манай залууч эхэлсэн юм уу гээд зэта чи билэн үү гээд нөөний ягаан уст нь 6 дугаар хамгаалагч болох одоо бүгдээр зэта гэдэг одоо угаасаа нэр нь зөв. Тэгсэн чинь тоглогчид манай хардакийг харснаа. Тэр дээд чаут биш үү гээд угаасаа манай залуу амар айтем унгарыг мэдэх байхаа бүгдээрээ л ардаас нь хөнө. Тэгсэн чинь манай залуу зэта тэдэнд харуул. Зэтач мандамба тошир гээд нэгэн ямаан аврах домчдгор гаргаж ирдэг. Энэ яасан гэсэн чинь энэ бүр level 80 нэг том чөтгөрл юм байл л дээ. Тэгэл баг ихэнхийг нь устгацсан. Тэгсэн чинь гараад ирсэн үгээд энэ мангас гэдэг байгаа нь уурт бух. Тэгсэн чинь манай залуу зета таатгаад үсэрдэг. Манай залуу угаасаа ганцхан цохино.
Тэгсэн чинь Зета өөрийнхөө нэг хүчит шийддэг болох цахилгаан ном гэх скил ашиглана. Манай залууч угаасаа дахиад бас левел ап хийх нь тодорхой. Тэгэл амар гоё айтем аваад байжсэн чинь модны дээр нуугдчихсан хоёр үгүй өлгөөдөөгээд яа үгүй яваад гэсэн чинь тэр уурт бухуудын босс нь гараад ирж яг ингээд тулдах гэсэн чинь Зета зогсоосноо нөө тоглогчт нь амар левел ахаад бас өөрөөр чи хардаа сууж магадгүйгээд маань залуу ухардаг. Өнөөдөр орлого 2 левел нэмсэн 11 цэгэр чулуу. Манай залууч угаасаа жинхэнэ ертөнцид ирсэн компьютер байгаа байж өгөөд манай залуу нэгэн зүйл ойлгосон нь нөгөө нэг авротом нөгөө нэг босс эсэн шүү дээ. Тэрнийг нь алсан бол бүр 90 цэгэр чулуу олох бүр 450 саяыг авах боломжтой байсан байна. Тэгээд л угаасаа манай залуу ихэн бодож байгаа юм чинь. Бүр 11 цэгэр чулуу өнөөдөр авсан. Тэгэхээр 5 сая 50 мянга гэсэн үг. Тэгэл манай залуу угаасаа энэ левелтэй болохоор манай залуу хэн ч авахгүй. Тэгэхээр манай залуу левел ап хийхэд толдог. Үзэгдэл дахин солигдож нэгэн компонд уурт бухуу тийм эрхмээ уурт бухыг ялцсан. Одоо бүгдээр энийг ногооны гэдэг удаа явж байгаа. Бараг могоо шиг юм байл л дээ. Тэгээ манай залуу хоёр дөрсөн дэрц. Сайхан юм гээд. Тэгсэн чинь манай залууд нэгэн квест ирэх өгөөд энэ квест нь яасан гэсэн чинь 3 аврах том хар бааваг ял түгэл шагналтай гэх өгөөд манай залуу тэр баавгуудын хаануудыг харчаад нөгөө нэг 3 хамгаалагчаа нөгөө нэг үлдээдэг. Тэгсэн чинь нөгөө 3 ч угаасаа тоохгүй. Тэгсэн чинь манай залуу өөрийнхөө уран цэцүүгээрээ ховстоод үдээчихэж байгаа юм чинь. Манай залуу яасан гэсэн чинь заавал левел 40 хийж ич нэгэн өөрийнхөө ариусгадаг нэгэн шид авах гэж байгаа юм билээ л дээ. Тэгсэн чинь нөгөө нэг явжсэн чинь нөгөө нэг 3 баавганд таардаг. Манай залуу ч угаасаа ганц цохон доторхой. Тэгэл байжсэн чинь нөгөө нэг квестийнх нь нөгөө нэг шагналын нэрсэнгээд weirdly strong first гэх нэгэн скил яадаг. Энэ яасан гэсэн чинь тэгээс 100 хүртэл хувийнхаа чадварыг хүчийг нэмж олдог. Тэгээд амар дайсандаа л амар хүчтэй юм байлээ л дээ. Тэгэл амар манай залуу өстө нэрээ ашгүй нэг юм гээд. Уусаа ямар ч скилгүй байсан чи аргагүй шүү дээ. Тэгсэн чи артлаас нь амар хүчтэй хавраатай нэгэн нөхөр байгаад энэ яасан гэсэн чинь цэнхрэг гэдэг. Манай залуу угаасаа чи хэн бэ гээд уус анх удаа уулзж байгаа юм шаарахгүй шүү дээ. Тэгсэн чи цэнхрэг амар уурлаад би ч унсайхан зжирчин гээд өөрийнхөө скилээрээ завшиждаг. Гэвч манай залуугийн амин угаасаа 27%-аар л багасчдаг дөнгөж. Тэгэл манай залуу weirdly strong first скилийг ашиглан өөрийнхөө хувийг 90 болгодог. Тэгэл цэнхрэг чон чи нот үзмээр байгаа юм гэсэн чинь хөл чамжаагүй хат нь дайрдаг. Тэгсэн чинь яг ингэж зочлоо гэж бодсон чинь цэнхрэг ямар нэг скилээр холцчихдаг. Тэгэл би алдсан уу гээд цэнхрэг гэж өстө нэрээ чи ямар удаан юм бэ гэд дормжилдог. Манай хардаагч 90-50% болоод энэ тулаанд угаасаа манай залуу ялах нь тодорхой. Тэгэл чи хүцэн үгээд цэнхрэгийг ямар ч хамгаалтгүй ямар суугуулсан бэ гээд дормжлаад өгчдөг. Манай залуу шүсрээ явах үед ардаас нь цэнхрэг хараал хилцэн л уйлсан байж байгаа юм чинь. Тэгсэн чинь сүнсний барилтгээд энэ чамайг барихад хэцүү байлаа шүү гээд нэг амар бас хүчтэй нэг авраатай нөхөн гарч ирдэг. Манай залууч алуулсан гэж бодсон чинь боолоо олгоод энэ яасан гэсэн чинь ямар нэгэн зарилгын яахгүй бол ямар нэгэн шийтгэл авдаг юм байл л дээ. Тэгсэн маань залууг 10 сунаагээд 10 сунаадаг. Энд жинхэнэ ертөнцид Макдоналдд хардаг шартагт 3 том бургер авч өгөөд энэ шарка 3 бургер идчих хооронд манай хардаг нэгэн зүйл хийлдэг нь манай хардаг шаркатай хамт нэгэн баг бүрдүүлэг нь маш шаркаж угаасаа гайхах тодорхой. Үзэгдэл солигдоод нэг компонд ногооно манай хардаг болон цэнхрэг хоёрын тулааныг үзүүлдэг. Тэгээд яасан гэсэн чинь манай хардагхийн тоглогчийг хайж байгаа юм л дээ. Тэгээд тоглогч нь бүр ийм заван хүнийг
харуулсан. Тэгээ угаасаа нөгөө нэг бусад үзэж байгаа хүмүүс нь угаасаа гайхах нь тодорхой. Манай ногооноч тэр бид хэд тоглогчийн бариад авна гэд энэ дээр жинхэнэ ертөнцийг болиулаад тэгээд ногоон ертөнц дээр ирсэн чинь манай залуугийн нэг нууцыг мэдэж авдаг. Шарка. Тэр нь юу гэсэн чинь манай залуу ямар ч ажил солиогуулж тарсан. Угаасаа энэ гайхах нь тодорхой манай Шарка. Тэгсэн чинь манай залуу түүхтэй. Тэгээд энэ бичлэгээ энэ хүрээд дуусгая. За тэгээд лайк and сабаа дарахаа бүү мартаарай. За тэгээд дахин хэлье. Лайк and сабаа дарахаа бүү мартаарай. Баярлалаа.